тэр хэлийн бүсийн асуудлыг байх болгож байгаа дэмжих байгаа мó. Тийм учраас энэ асуудлыг бол одоо бид нар нийлээ нухацтай яар шийдэхгүй болохгүй гэсэн байр суурьнаас хандж байгаа юм. Тэнд хэлийн дэглэмдэр бол үйл ажиллагаа одоо дэглэм сахиулах үйл ажиллагаа явагдах бололцоо бол заавал одоо тодорхой зурвас байж иж бол хийгдэнэ. Ялангуяа манайх шиг бартаатай газар нутгтэр бол нэлийн гүн байдаг. За гэтэл одоо бол энэ хэлийн зурвасын үйл ажиллагаа маань хэрвээ байхгүй болоод эхлэх юм бол ялангуяа манай хойтлын бүсээр бол алтны олборлт тэр нинжа нарын явагдсан үйл ажиллагаа энэ төр бол хилтэй их ойролцоо. За тэр лүү ашигт малтмалын олборлт хийх ийм юмнууд явж эхэлнэ. Тэгээ эмх замбраагүй байдал үүснэ, хэлийн зөрчил гарна. Гэ ингээд хэлийн дэглэм сахиулахд бол тодорхой хүндрэлүүд бол учирнаа гэдгийг бас нэгдүгээрт хэлье гэж бодсон юм а. Хоёрт бас зөвөр энэ хэлийн цэргийн хуулийн өөрчлөлт орцгой холбогдуулаад бас би нэг зарим нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Ер нь эх орноо хамгаалж яваад эндэж байгаа хил дээр байж байгаад одоо эд залуу наснда амир ирсэж байгаа энэ хүүхдүүдийг өмнө яадаг байсан гэхээр суур өвчтэй байдаг байсан гэд хайдаг байсан. Их муухай зан гаргасан. Би одоогийн шинэ удирдлагыг арай тэхгүй байх гэж бодож байна. Энэ зам бахад хүн энц. Би энэ дээр одоо дуугаа өнгөрсөн байгаа. А цаашдаа ахаад ингээд одоо хил дээр нэг цэгт ингээд хүн эндээ дэвэл энэ асуудлыг ер нь яах юм бэ гэдэг асуудлыг бас сайн бодох хэрэгтэй. Энэ зам ахаад энц. А тэгсэн мөртлөө одоо эд залуу насны хүүхдүүдийг 2-3 жилийн дотор 7-8-аар нөхүүлчихэл суур өвчтэй байсан гэл ингээд суугаад өөрсдөө хамгаалаад байдаг. Энэ зүйлүүд энэ трийг бас анхаарж ер нь одоо хэрвээ хил хамгаалах явцад тэр залуусын эрүүл ахуйн байдлыг амь насыг одоо эрсдэлгүй байлгах тэр чиглэлийн юмнуудаар анхаарах хэрэгтэй. Тэр бүс бүст нь хэлийн зурс бүрт нь өөр бодлого явуулъя гэж байгаа нь зөв баг. Эсвэл хангаан бүст яах юм гэж. Ойн төмөр орж ирэх нөхцөл яаж байх юм? Тусгай хэрэглэл хувцас байдаг юм уу, гүй юм уу? Устдаа газар яах юм? Гэх мэт тийм хангамжийн асуудлуудыг бас энэ хуулинд ярих гэж байгаа нь бол зөвөө. Тэгж тус нь авч үзэх ёстой. Харин тэр одоо ийм нөхцөлд аль эсвэл хил хамгаалах явцад бас одоо ам эрсдэх ийм зүйл гарах юм бол тэр арга гэрийн хангамжийн асуудал энэ тэр нийгмийн асуудал дээр нь бас анхаарах зүйлүүдийг бас хууль муулинд ер нь оруулж өгөх хэрэгтэй юм бил. Тэр одоо үлдэж байгаа хүүхдүүдийн яах ёстой юм? Тэтгэмж хэр хугацаагаар өгөх ёстой юм гэдэг ч юм уу. Энэ мэтийн зүйлүүдийг бас одоо бид нэр анхаарах ёстой. Хэлийн цэргийн хуулийг бид нар хилцэхдээ нэгэн нухацтай энэ хэд хэдэн асуудлуудыг бас давхар шийдэхгүй бол болохгүй зүйлүүд бас байгаад байгааг хэлэх ёстой. Ер нь батлан хамгаалах манай одоо үжил баримтал бол бас энэ хэлийн цэргийн хамгаалтан дээр тулгуурсан чиглэл рүүгээ илүү хөгжих зүйтэй байх л да. Бид энэ одоо дэлхийн хамгийн том хүчрхэг 2 армийн өмнө бол одоо батлан хамгаалахын тухай ярих бол бас нийттэй зүйл. Хил хамгааллын асуудал бол хамгийн чухал. Тийм учраас хэрвээ хилцэгтэрээ хүрэх юм бол энэ асуудлыг нэлээд нухацтай хандаж ингэж ярихгүй бол болохгүй нэ гэж. Бид нар бас сүүлийн үед хуулиуд дээр анхаарахгүй болохгүй. Өчигдөр бид нар одоо жишээлбэл хууль зөрчсөн олон улсын гэрээг их хурл хүчингүй болгодог байсан заалт аваа хийчихэж байгаа шүү дээ. Тэгээ одоо ямар гэрээнүүд орж ирэх гээд байгаа юм бүү мэд. Хууль зөрчсөн олон улсын гэрээг их хурл хүчингүй болгоно гэсэн үндсэн хуулийн эрхээ эдлэхийн заалтыг өчигдөр 23 дугаар заалтыг олон улсын гэрээний хуулиас авч хайсан. Тэгээ энэ мэтийн одоо бид нар жоохон анхааралтай хандахгүй бол ялангуяа ийм ноцтой зүйлүүдээр хил хамгаалах асуудал энэ бүгд ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд. Ийм хуулиудыг хилцэх юм бол маш нухацтай ажлын хэсэг гаргаж ингэж хилцъя гэж. Шуурхалж болохгүй. Сайн ярих ёстой. Алт олборлохын төлөө хилийнхаа зурвасыг байхгүй болгож болохгүй. Гэх мэтийн зүйлийг бас хэлье гэж бодсон юм а. Би энийг нэлийн ажлын хэсэг гаргаж нухацтай л ярьж ингэж хилцэх ёстой хуулиа л гэж бодож байна. Бүрдэрж гişүн. Үгүй ээ.